Тэгэхээр бид нар яг энэ өмнө хичээлдээ үндсэн зүйлээ одоо зэрэг санацгаа. Одоо миний харуулах дуунаас юу байгаа сайн байна. За, энэ дундад юу хэлсэн? Контрол менежер. Энэ юу вэ? Докс хэл дөрөв биш. Тийм шиг нэг саний дээр хоёр нь дөрөвтэй дөрөвтэй. За гэхдээ бид тайлбарын нэг нь 255 тэмдэг бичгтэй. Эдгээр тэмдэглүүдийг ашиглаж болдог. Шатах боломжгүй байдаг ч юм уу алдаад байдаг тийм үү? Ямар тэмдэг өгөхөд ташиудраас тодорхойлогдсон. Асуултын тэмдэг, тавьчих, их багын тэмдэг өсөөр өгсөн. Эдгээр бол тайлбарын нэг ашиглах боломжгүй байдаг. Гэхдээ тайлбарын нэрийг та нар кириллээр биччихсэн үү? Кириллээр багтах юм уу? Тэгэхээр өөрсдөө болон өөрөөсөө хараад юу бичгээд тэмдэглэх боломжтой байдаг ч харин энэ тэмдэгүүдийг ганцхан ашиглаж байна. Тэгэхээр бидний амьдрал сайд гэдэг нь дандаа тааглаж байгаа юм тийм.
файлын жишээ авчих болно. Ханы компьютер дээр одоо чинь ямар файл байгаа вэ? Үнэлгээ. Одоо энэ файл байна. Энэ стилийг одоо мэдээлэл цаглах гэдэг файл байгаа. Тэгээд тэр юу гэх юм бэ? Файл уу авцсан. Одоо нөгөө ядаж нэртэй нэр нь 2 сая настай гэсэн үг. Тэгээд баар файл
ингэж замыг бичиж өгдөг байна. Ташуудаасаа хамгийн ядуур хацаа зэд хийх болохоор тодорхойлох. Хэрвээ нандингийн үнцэн гэсэн юм олж хоног энэ нэрийг бичихгүй байна. Бичихгүй. Зөвхөн зэд хийсний хичээл мэдээлэлүүд байгаа. Ингээд чимэг энэ бол зам нандингийн үнцэн гэсэн тухайн файлын нэрийг бичиж өгчих юм бол энэ бол бүтэн нэр. Энэ файлын бүтэн нэр гэж бичиж байна. За. Маш олон файлуудыг үүсгэх компьютер даатгалаад өгдөг. Тэгж байгаа дараа нэг файл үзлээ, үнийг хизээ яаж хизээ одоо хүн санагдаж байна юм. Тэгвэл тэрийг яаж мэдчих вэ? Тухайн файлыг яаж хизээ үүсгэсэн бэ гэдгээ яаж мэдчих вэ гэдэг одоо. За энэ хацууд байна. Юу файл байна. Чехимийн одоо энэ шаргаач гэсэн файл. Юу файл авах. Энэ файлыг хизээ хийсэн юм байна. Эндээс ингээд шууд гадна нэгтгэх байна. Тэгэхээр энийг яаж хийдэг вэ гэх юм бол одоо бидний үзэж байгаа энэ бүх хацууд, дэг хацууд, бүх файлуудыг талаарх мэдээллийг авахтаа тухайн файлээр мастер болгоныхаа заагч яаж. Тэгээд хүний баруун талыг тавьчаад хамгийн доод зүрийн конференц хийх сонгож гарчсан цогноос энэхүү файлыг энэхүү хацыг хизээ үүсгэсэн бэ? Энэ хэр хэмжээний даанчтай юм бэ? Энэ одоо юу вэ? Энэ юу вэ? Зам нэ. За тэгмүүд одоо хэмжээ нэ. За тэгээд хизээ үүсгэсэн бэ гэх юм тий. Тэгэхээр энэ файлыг хизээ үүсгэсэн бэ? Зам нь юу юм бэ? Бүх мэдээллийг энэ энэ файлын юу? Тэний сонсох зүгтээ сонгомон гаргаж ирсэн. Зэрэг нэр юу вэ? Бүтэн нэрийг хэлэх юм байна. Зээ тодорхойлох хоёрыг ашиг зураас юу зэрсэр тэгээд тэгээд дахиад ашиг зураас яг юу зам одоо ингээд нэмээд юу бичих вэ? Тэгээд зам надад энэ файлыг хэмжээ Нэн сая. 12 Файлын төрөл нь юу вэ? Хотлоо яриад байна. Фолдер юм биш үү наад чи? Тийм. Type байгаас. одоо түрүүний файлын тухай мэдээллийг авч чаддаг юм. За тэгвэл одоо би танаа нэг их
Бүгд бүр 2-3 файлыг нэр өгтгөлөө ялгаад жижигхэн нэртэй байвал жижигхэн өгтгөлтэй файлуудыг одоо нэг дор бичдэг юм. Тэгээд түүнээс хизээ үүссэн байна. Бүтэн нэр нь юу юм? Зөвхөн зам нь юу юм? Нэрийг бүгднийг бичиж байна. 2-3 өнөөдөр хичээлдээ одоо бүгдээрээ надад нэг ганц өгөх байх юм. Өнөөдөр хичээлийг хийсэн асан бэ? Тэгвэл ингэсэн бол би энэ хичээлийг зөв цаашдсан байхаа гэсэн тийм өгөөд би надад өгөхтэй. Би энэ хичээл байгаад ингэсэн бол би зөв цаашдсан. Би юу гэж насаа ингэсэн бол ийм юм гэсэн надад бас таавал юу бас хоёр цэгтэй байж байгаа. Хамгийн сүүл цэгээс суултад хоёр хэсэг байна тийм үү? Эхний хэсэг нь hodон тань хүмүүс юуны файлын ярьсан. Тэрнээс хамгийн сүүлийн цэгээс суултыг өргөдөг. Тэр өндөр цэг байсан уу? Байв. Цэг байж болно.